Дараагийн бичлэгтээ тавтай морил. За би өнөөдөр та бүхэндээ маш товчхон 9 сарын 8-нд ямар зүйлүүдийг хийвэл зүгээр вэ гэсэн сэдвээр бичлэг хүргэе гэж бодлоо. Тэгээд бичлэгэндээ ашигласан зургийг манаас харж байгаах. Энэ зураг нь болохоор мөнгөний хүсэл болоод ол зорлого тийм зүйлүүдийг илүү биелүүлэхэд түлхэц өгдөг тийм энергитэй зураг байгаа. Тэгээд миний ийм зүйлүүд ярьдаг яг иймэрхүү бичлэгүүдийг энергийн тухай сонирхдаг хүмүүс сонсож байгаах гэж бодож байна. Тэгээд та бүхэн маань гоё бичлэгэн дээр маань лайка дараад гоё комент хэлгээгээд сувгийг маань дагаагүй хүмүүс байгаа бол дагаарай гэж та бүхнээсээ хүсмээр байна. За тэгээд бичлэгэндээ орё. Маргааш яг 9 сарын 8-нд өдрийн 11 цагаас 13 цагийн хооронд маш хүчтэй ажиллах энергийн давтамжтай байгаа учраас мөнгөтэй холбоотой юм уу, өөрийнхөө эрч хүч энергийг цэнэглэх юм уу, дээрэс нь өөрийгөө гоё цэвэрлж өгөх тэр үйлдэлүүдийг хийвэл маш зүгээр гэсэн байгаа. Тэгээд юуны түрүүнд та бүхэн маань санаа зовж байгаа зүйл болоод өөрсдийнхөө сүрэг ямар нэгэн мэдрэмжүүдийг цаасан дээр бүгдийг нь сайхан бичээд тэгээд баярлалаа гэж хэлээд тавьж явуулах бас тийм үйлдэл хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ өдөр ямар үйлдэлүүдийг хийж болох вэ гэхээр нэгдүгüүрт нь бүтэн сарны үеийн зан үйл ямар ч байсан хийх хэрэгтэй. Тэгээд зан үйлд юу орж болох вэ гэхээр та бүх маань бүтэн сарыг харж ингэж мэдэрч энергийг нь авч болно. За тэгээд төрөвч байдаг юм уу, өөрсдийнхөө хэрэгэлдэг зүүдэг чулуун хэрэглэлтэй тийм зүйлүүдээс харанд тавьж болно. За тэгээд энэ удаагийн бүтэн сар маань гоё цэвэрлэгээ гэдэг зүйл дээр бас маш сайн энерги өгч байгаа учраас давстаа одоо баан цуудаг ч юм уу, арц хүчлээ асаадаг ч юм уу тий. Ер нь аль нэгийг нь хийсэн ч болно шүү дээ. Заавал бүгдийг гэхгүйгээр за тэгээ сарны энергинд тавьсан ус уудаг ч юм уу. За ийм зүйлүүдийг ингээд зан үйл болгоод хийж болно гэсэн үг. За тэгээ хоёрдугаарт нь болохоор ямар зүйл идвэл бас зүгээр вэ гэсэн зүйл байдаг. Тэгээд кабуча буюу одоо хулуу гэж байдаг. Хулуу идэх юм бол хүний биеийн энергийг илүү ингэж гоё цэнгэлж өгнө. За тэгээд мозуку гэд байдаг. Тэр нь далайн замаг юм байлээ. Тэгээд биеинд детокс болж өгдөг гэд ер нь бол биеийг ингэж хоргоожуулж биеийн дотор байгаа сөрөг зүйл болоод биеинд ингэж саад болж байгаа ямар нэг зүйлүүдийг ингэж гадагшлуулж өгөх үүрэгтэй байдаг учраас энэ өдөр бас идүүлэх зүгээр гэсэн байгаа. Тэгээд өөр бас нэг идэх юм нь болохоор зэри буюу одоо цэлцгнүүр гэх юм уу. Маш гоё тийм хүн хоорондын харилцаа болоод амьдралд гоё тийм харилцаануудыг ер нь бол сайжруулж ингэж татаж дуудаж өгнө гэсэн байгаа. За тэгээд 3 дугаарт нь юу их вэ гэхээр нойлын өрөөний цэвэрлэгийг маш сайн хийгээрэй гэсэн байгаа. Нойлын өрөөний цэвэрлэгийг хийснээр ингээд ер нь бол бурхан баярлаж гэрт хүн айл гэрт ингээд аз орлого баялагийг ингэж бүр хөргүүлж өгч идэг гэсэн утга учиртай байдаг учраас ер нь бол шал суултуур хаалга гэд юу ч үлдээлгүйгээр ингээд сайн арчиж цэвэрлэх хэрэгтэй гэсэн байсан. Гэхдээ энийг бас ганцхан энэ өдөр биш ер нь тогтмол хийвэл бол бас зүгээр гэж бодож байна. Яа тэгэхээр би Японд ирснийхаа дараа яг нөгөө комбини гээд 24 цагийн дэлгүүрт ажиллаж байхдаа сонсч ирсэн. Тэгэд тэр дэлгүүрийн маань тэнчөө буюу одоо дарга нь маш сайн тэр нойлд цэвэрлдэг хүн байсан. Тэгээ би эхлээд жоохон гайхаал нойл цэвэрлэхдээ жоохон дургу маягтаа тэгж бодоол яагаад ингээд нойлоо ингэж цэвэрхэн бахт нүртэл цэвэрлээд ах юм гэсэн маягтаа зүгээр ингээд асууж исэн. Тэгсэн чинь Японд бол ингээд нойл цэвэрлэхээр мөнгө орлого орж ирдэг гэж үздэг. Гэт яг мэддэг хүмүүс ч байдаг бах, мэддгүй хүмүүс ч байдаг бах тэгж хэлжсэн. Тэгээд тэрнээс хойш яг нойл цэвэрлэхдээ би арай гоё өөр эргээр бодож цэвэрлдэг болсон гэх юм уу. Тэгээд одоо ч гэсэн гэртээ бол айл болохоос нойлоо хамгийн цэвэрхэн байлгахыг боддог. Тийм болохоор энэ ч гэсэн бас их учиртай ах гэж бодож байна. Та бүхэн манаас нойлоо маш гоё цэвэрлээд үзээрэй. Гол нь ингээд цэвэрхэн байхаар бид нар өөрсдөө ч сэтгэл санаа гоё байгаа зогсохгүй бурхан баярлдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ бидний нөгөө байнгал нөгөө хүний хоёр талд бурхан зүтгэр явж идэг гэхээр бидний бурхан нь илүү баярлдаг тийм үйлдэл юм шиг байгаа. За тэгээд дөрөвт нь болохоор сүм гандан хийдэд болж өгвөл цаг зав байвал очиж залбирч мөргөөд хамгийн гол нь гоё талархах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ би одоо маргааш ажилтаа байсан учраас өнөөдөр бүр зорж ингээд алхаж очиод нэлээд хөрхэн зайтай газар байдаг. Тэгээд очиж талархаж мөргөөд ирсэн. За тэгээд тавд нь болохоор бясалгал хийх. За энэ бясалгал хийснээр болохоор өөрийнхөө дотор хүнд анхаарна, дээрэс нь гоё сэтгэл зүгээ гоё өөрчилж өгнө. Тэгээд бясалгал хийснээр ер нь бол тархинд тайвшрал ингээд мэдрэгдэж өгөөд улмаар санаа зовлт сэтгэлээр уналт гэдэг зүйл багасдаг. Надаар хэлүүлтгүү мэдж байгаа бах те бясалгалын үр дүнийг. Тэгээд би өөрөө бас маш гоё тэгж төвлөрч
удаан сууж бол хийж чаддгүй. Тэгтээ бан суух юм уу, эсвэл ингээд хөгжим сонсоод юм уу, өөр аргаар ингээ хийдэг. Тэгэхээр та бүхэн маань яг өөрсдийнхөө бас өөр янз бүрийн гоё төвлөрч чаддаг аргаараа хийвэл зүгээр гэж бодож जैन. Тэгээд ер нь бол зүгээр амьсгалдаа анхаардаг гэх юм уу. Гол нь ингээд өөрийнхөө амьсгалд анхаарлаа хандуулаад одоо яг гидс хүйс орчим руугаа ингээд сэтгэл санаагаа явуулдаг. Тиймэрхүү маягаар хийвэл бас болно. 10-20 минут өнөөдөр гоё бясалгал хийчихвэл зүгээр ах гэж бодож जैन. Тэгээд 6-ад нь голын урсгал харуул их сайн гэсэн байгаа. Тэгээд бүгд ажилтаа байгаа учраас голын урсгал харах нь бол жоохон боломжгүй байж магадгүй. Тэгээд эдгээр зүйлүүдийг ер нь бол заавал бүгдийг хийх албагүй. Өөрсдийнхөө боломжоор 1-2-ыг нь сонгоод хийхэд болох учраас бүгдийг хийж чадахгүй байна гэж санаа зовох хэрэггүй гэж бодож जैन. 9 сарын 8-ны маргаашийн хамгийн гоё одоо Азийн өнгө нь болохоор чернилийн ягаан өнгө байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн маань өөрсдийнхөө одоо хувцас гэдэг юм уу жижигхэн зүйлд чернилийн ягаан өнгө оруулаад ингээд ажилдаа хичээлдээ бас явуул зүгээр юм болоо гэж бодож जैन. 9 сарын 9-ний тухай бол би 3-9 давхцсан өдөр гэдэг ингээд бичлэг оруулсан байгаа. Тэгээд 9 сарын 9-нд бас энергийн давтамж хамгийн хүчтэй байх тэр цагийг нь хийж өгье. Шөнийн 1 цагаас 3 цагийн хооронд. За энэ болохоор бас бид нар унтчих цаг учраас юм хийхэд бас жоохон боломжгүй байж магадгүй. Тэгээд нөгөө цаг нь болохоор оройны 19 цагаас 21 цагийн хооронд. Тэгээд ингээд энэ цагуудад бас өөрсдийнхөө энэ гоё хийх зан үйлүүдийг хийж лаа хүчтэй янз бүрийн юмнуудаа асааж мөнгөний одоо хүсэл байдаг бол бичиж ингэж хийх юм бол илүү биелэх боломжтой бөгөөд маш хүчтэй тийм энергийн цагууд байгаа. Тэгээд 9-нд бас нэмж хэлэхэд галтгооныхоо угаалтуур болоод доод хэсэг юу байдгийг те маш гоё ингээд цэвэрлэж бүр гялт цал болгоод арчаараа гэсэн байгаа. 9 сарын 9-нд ер нь бол 9 цаг 9 минут, оройны 9 цаг 9 минут гээд өглөө оройны яг тэр цагуудад бас тааруулаад хүслээ бичих юм бол зүгээр гэсэн байгаа. 8-9-ыг бүгдээрээ гоё маш гоё тийм таатай сэтгэл зүйтэйгээр аль болох сөрөг давтамж руу орохгүйгээр тийм ээ. За тэгээд өөрийнхөө энерги ирчүүч юу гэдгийг тэр бүх зүйлийг гоё цэвэрлэж, цэнэглэж аваарай гэж хэлмээр байна. За тэгээд өөртөө ч гэсэн гоё цэвэрлэгээ хийгээрэй гэж хэлье. За тэгээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.